Яасан мэдхэнэ та бүхэнд орой минь. За миний өнөөдрийн хүргэх мэдээлэл бол NFT буюу NFT ба крипто гэдэг сэдв байгаа. За энэ сэдвийг яагаад сонгож авсан гэхээр сүүлийн үед бол монголчууд Монгол NFT-гээс бидэнд нэг чон өгсөн тийм ээ саяхан. За үүнтэй холбоотой надад нэг 5-6 чат ирсэн. За ихэнх ингээд бас комент постуудыг харчихад энэ чан ямар утгатай яа гэдгийг бараг зүгээр copyright юм биш үү гэдэг юм уу? Энийг ингээ өөрчлөөд өгчихгүй, тэгчихгүй ингэчихгүй гэсэн маш олон юмнууд харагдан лээ. Тэгээд дүүнтэй холбоотой за надад нэг 5-6 чат ирсэн. За тэр нь бол энийг ингээ 20к-аар зарчгүй марчгүй гэдэг юм уу? Хизээ зарж болох вэ гэсэн маш олон тийм сонин асуултууд ирсэн. Тэгээд үүнтэй холбоотой бас Монгол NFT болон криптогийн талаар хэрэглээ. За хамрах хүрээнийхэн талаар ижил төстэй болон ялгаатай талуудыг нь харуулсан анхан шатны мэдлэг болох бичлэг оруулъя гэж бодоод за энэ мэдээллийг бэлтгэж байгаа. За крипто буюу дижитал хөрөнгө. За бидний сайн мэддэг биткойн гэдэг дижитал крипто бол технологийн тусламжтай дижитал орчинд худалдаж аваад, хадгалаад, шилжүүлээд арилжаалах боломжтой мөнгө. За түүнийгээ дагаад өсөх үнцийн гэрээгээр баталгаажсан хэрэглээ. За магадгүй одоо танд $100 Ethereum байдаг бол хин нэгнээс $100 тасалбар худалдаж авахдаа тэрийгэ шилжүүлдэг. Та магадгүй нэг хоногийн өмнө $50 Ethereum эзэмшдэг байсан бол маргааш нь тэрийгэ хин нэгэн рүү шилжүүлээд ингээд зарцуулахад хинч одоо тэрийг эзэмшиж болдог. Заавал одоо зөвхөн би л эзэмшнэ гэсэн тийм ойлголт байхгүй. Төлбөрийн хэрэгсэл болгож ашигладаг дижитал мөнгийг крипто гэж нэрлэж байгаа юм. За харин NFT-ийн хувьд бол өөрчлөгдөхгүй, хязгаарч өөрчлөгдөхгүй, ухаалаг автомат гэрээгээр баталгаажсан. За өдөр бүр тус бүр үнэтэй түүнийгээ дагаад үнцийн нь өдөр бүр өснө мэдээж байдаг. Дахин татагдчихгүй. Одоо бүтээгдсэн дижитал хөрөнгө гэж ойлгож байна. Тэгэхээр энэ хоёрыг зүгээр нэг л өгүүлбэрээр ингээ ялгааг нь гаргаж хэлэх юм бол нэг нь ганц хүн нэг нэр өгөөд тодорхой мөнгө төлөөд одоо блокчейн технологи дээр ямар нэгэн токеныг бол бий болгож болно. Гэтэл NFT-ийн хувьд бол ганцаараа биш цаана олон уран бүтээлчдийн санаа за олон уран хүний одоо шинж өнгө аяс олон хүний хүч хөдөлмөр магадгүй баг хамтаараа ажиллаж тодорхой хөдөлмөрсний үн дүнд энэ NFT гэдэг зүйл бий болдго юм шүү гэдгийг бас мэдэх хэрэгтэй. За дижитал хөрөнгийг ер нь бол дотор нь ерөнхийд нь 4 ангилдаг юм байна. За бараа үйлчилгээнд төлбөр хэлбэрээр тухайн хүн эзэмшдэггүй буюу хинч эзэмшиж болдог криптовалют буюу coin. За хоёр дахь нь бараа үйлчилгээ авах эрх бүхий хэрэглээний utility token. За хөрөнгөжүүлсэн буюу үнд цаасжуулсан security token. За ухаалаг гэрээгээр хэрэгждэг хэрэглэгч нь тодорхой дахин давтагдчихгүй NFT token гэж ингэж 4 ангилдаг байна. За энэ дээрээс мөн харах юм бол бас ялгаатай талууд харагдаж байгаа. За coin token-ийн хувьд бол эзэмшигч хинч эзэмшиж болдог тийм ээ. Эзэмшиж болдог зүйл нөгөөх нь болохоор эзэмшигч нь тодорхой дахин давтагдчихгүй гэдэг утгаараа илүү бас одоо нөгөө хүч хөдөлмөр ордог гэдэг агуулга бас харагдчихэж магадгүй. Тэгэхээр та бүхэн талаас нь бас өөртөө судлаад үзээрэй. За coin олборлох болон NFT нийлүүлэх талаар би та бүхэнд бас нэгэн мэдээлэл хүргэе. За NFT-г эзэмшихэд бол хэрэгжих ухаалаг гэрээн хинч үл өөрчлөгдөх дахин одоо давтагдах цор ганц баталгаажсан код. Тэгэхээр зөвхөн танд байгаа чон бол зөвхөн танд ганцхан л хувилбар байгаа гэж ойлгох хэрэгтэй. Ингээд ерөнхий хальт харахад хин нэгний чон таныхтай адилхан юм шиг мөртлөө аль нэг деталь зүйл дээр нь өөр байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй гэсэн. За мөн биткойн гэдэг буюу крипто гэдэг ойлголт бол хязгаарлалт бүтмэл байхаар зохицуулагдсан. За нэг их найд төгрөгтэй тэнцвэж токен үүсгэх зардал нь ердөө $30 хавцаалт байдаг гэж үздэг юм байна. За энэ бол би өөрөө гаргаагүй энэ цаанаасаа нөгөө судалгаан дээр үндэслэж хүмүүс гаргасан тоо юм шүү. За харин 10,000 ширхэг тийм үү одоо өөрийнхөө хэрэглээг агуулсан
NFT-г бол нийлүүлэх зардал нь за хамгийн хямд систем дээр үсгэхэд л ерөөхдөө $20,000 $10 болно гэсэн ийм тооцоо байдаг юм. Тэгэхээр энэний ард бол NFT-г бий болгоход тусгай уран бүтээлч за дахин автомашин шин чанар харагддаг бөгөөд за уран бүтээлч артистууд уран бүтээлийн адилаар маш олоолаа нэгдэж нийлж туйрмэн за дээрэс нь програм хангамж мэддэг нэг хүн биш нэлээд хэдэн уран бүтээлч бас хамтын ажиллагаагаар бий болдго юм байна. Тэгэхээр бидний мэддэг NFT бидний мэддэг coin хоёрын ялгаа бол ерөөсөө л энэ. За мэдээж coin-ийн хувьд бол юу гэдгийг нэг хүн бүтээсэн боловч нэгдэж нийлээд олоолаа болоод тодорхой нэг шийдлийг олоод тийм ээ шийдвэрлэх сегмент арга зам бүх зүйлүүдээ олоод том төсөл болоод ингээ явж байгаа нь байгаа. Гэхдээ үндсэн нөгөө шинж чанарын хувьд ярьж байгаа шүү дээ. Тэрийг бас ойлгочоорой. За таны гар дээр ирэх NFT бүр за ер нь бол хин нэгэн хүний шин санаа за тэгээд технологийн өндөр түвшлийг багтаасан цар ганц бүтээл гэдэг утгаараа бол дэлхийн бүх одоо улс үндэстэнд байдаг хүмүүс бол нэлээд өндөр хэрэглээтэйгээр хэрэглэж эхэлсэн. За 2017 оноос хойш NFT-г ер нь илүү сонирхож илүү өргөн дэлгэр бий болж үүсэж хөгжиж тийм ээ хүмүүс илүү анхаарлын төвд орсон гэж ойлгож байна. За хэрэглээ болон хамрах хүрээний хувьд бол coin болон NFT за ер нь хоёулаа блокчейн систем дээр хэрэгжиж байгаа код боловч за хэрэглээний хувьд бол хоёр өөр ойлголт. За coin бол ямар нэгэн бирж дээр хэтвч үүсгээд за бараа бүтээгдэхүүн төлбөр төлөх, худалдаа авах, нөөцлөх, шилжүүлэх гэдэг ч юм уу санхүүгийн энэ харилцаанд орж болдог бол NFT бол нэр төр хүрээллийг үсгэж за санхүүгийн нэмэлт ашигаас гадна олон боломжуудыг санал болгодог. За магадгүй тодорхой нэгэн сонирхол бүхэн хүмүүс хоорондоо нэгдэж нийлээд тоглолт арга хэмжээ зохион байгуулах за магадгүй ямар нэгэн хамтлаг дуучдын тоглолтыг тасалбарыг одоо NFT-гээр худалдаж авах эрх нь үүсдэг ч юм уу. За магадгүй ямар нэгэн байдлаар нэг санаа зорилготой хүмүүс хоорондоо бий болоод community бий болгодог ч юм уу шинэ содон хүрээллийг бий болгодог. Ийм онцлог шинж чанартай учраас бусад нөгөө биткойн, этериум гэдэг криптогоос бол арай шинж чанарын хувьд арай ялгаатай юм шүү гэдгийг та бүхэн бас ойлгоорой. За энэ талаар мэдээж мэргэжлийн хүмүүсээс та нар бас судлаарай тийм ээ. Мундаг залуучууд ялангуяа Монгол NFT-гийн залуучууд бол Монголд анх удаага энэ ойлголтыг монголчин хүн тус бүрт нь хүргэхийн тулд тодорхой community-г бий болгоод хөдөлмөрлөж байгаа мундаг хамт олон гэж би бол харж байгаа. Тэгээд магадгүй одоо хүн болгон NFT-г сайн ойлгохгүй байгаа сая энэ чон аваад нэг юм байх юм байна гэдэг баримжааг бол илүү тодорхой авсан байх гэж би бодож байгаа. Тэгэхээр та бүхэн өөртөө хэмжээндээс судлаарай тийм ээ. Юмыг төгс мэдэх алба бууж гэсэн анхан шатны шинж чанар хэрэглээ хамрах хүрээ талаас нь бас мэддэг байвал хин хиндэ одоо энэ мэдлэгийн 900-д бол бас хэрэгтэй байхаа гэдэг үндсэн дээр энэ бичлэгийг оруулсан. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. За энэ зураг бол миний чон байгаа. Тэгээд анх нэг бас л нэг арай тий энгийн нэг таксины жолоочиг малгай өмссөн чон исэн. Тэгээд за яг анхных юм чинь гэдэг айгүй өндөр сэтгэлтэй байжсэн. Маргааш нь ороод харсан чинь өөрчлөгдсөн байсан. Тэгээд би бол бас нэг айгүй тийм догдолж хүлээж авч байгаа хүмүүсийн нэг. Яагаад тэгэхээр Монголд энэ NFT дижитал хөрөнгөтэй энэ зүйлийг ингээд хүмүүс таниулж байгаа тий тэр талаас нь ингээ харах юм бол эн чинь хөгжил ахгүй. Тэгэхээр надад бол айгүй гоё санагдчихэ. Тэгээ магадгүй би одоо нэг өөрийнхөө шинэ үйлдвэрлэл бий болгох тэрэн дээрээ энийг одоо хэвлдэг ч юм уу илүү загварлаг байдлаар гаргадаг ч юм уу тийм ийм боломжууд надад бий болж байгаа юм. Хин нэгэн оюуны өмчийг зөрчиж копирайт хийхгүйгээр өөрийнхөө эзэмшлийн юмыг өөрийнхөө бүтээгдэхүүн өөрийнхөө одоо бизнестэй хэрэглэх боломж нь бий болж учраас надад тэр талаасаа бол айгүй гоё санагдаж байгаа. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Монгол NFT-гийн залуучуудад баярлалаа. Өшөө цаашаа Монголын энэ залуучуудад одоо тийм юу хахаар зүйлүүдийг хийгээрэй. Тэгээд
бүгдэнд нь амжилт хүсье. За дараагийнхаа бичлэгээр бас илүү гоё мэдээлэл хүрэхийг хичээнэ. За миний хувьд бол нөгөө олон бичлэг хийхээсээ илүү чанартай ингээд хөрхөн юм байвал гэж боддог. Дээрээс нь би бас давхар нөгөө ажилтай байдаг учраас жоохон хол тэ зайтай бичлэг хийж байгаа бол уучлаарай. Тэгээд амжилт хүсье.